За бүгд өглөөний мэнд хүргэе. Эхлээд нэг таны мэдхүн шин санаартай нэг асуулт байна. Энэ TS1 Jet A гэдэг юм хоёр төрлийн шатхуун оруулж ирдэг юм шүү. Тэгээд гол нь энэ манай Чингис хаан олон улсын нисэх буудлын энэ хагуулах сав нь болохоор бол өөр төрлийн хоёр төрлийн одоо шатхуун хагуулах сав байж болдгоо гэдэг нь өөрөө ер нь цаашдаа тий энэ шатхууныг чинь өртгийг нь улам нэмэх юм шүү гэдэг нэг асуулт байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь цаашдаа бид нар ямар бодлого барих юм бэ? Ер нь бол энэ HS Oil гэдэг компани чинь хоёр улсын 50% хөрөнгө оруулалттай компани. Нэг юм асуулт. За Соронзон болдгошны асуултанд хариулъя. Оросын холбооны улсаас нийлүүлдэг онгоцны түлш бол TS1 маркийн бүгд Хятад улсад байдаг онгоцны түлш бол Jet A маркийн. За тэгээд энэ одоо Чингис хаан нисэх онгоцны буудлын дээр бол одоогийн байдлаар энэ одоо цэнэглэх энэ гидрант систем дотроо бол бид нар одоогоор 100% импортоор авж байгаа Оросын холбооны улсын TS1 одоо маркийн шатхуунаар одоо цэнэглэгдсэн байгаа. За бүгд Хятад улсаас бол цаашдаа бид нар авах бодолтой байгаа мөн 2028 онд орох манай дотоодын газрын тус боловсруулах үйлдвэр жилдээ нэг 80 орчим мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэх юм. Тэгэхээр бид бүхэн бол энэ хүртэл хугацаанд бол Оросын холбооны улсаас одоо агаарын хөлгийн түлшээ авж байгаа болон цаашид авна. За мөн одоо бүгд Хятад улстай авах асуудал дээр бид нар төмөр замын царгийн асуудал өөрөөр хэлбэл замын үдээр орж ирлээ гэхэд одоо вагон цистернийг сольж ачих. За дээрэс нь тэнд буулгаад авлаа гэж бодоход тэнд зориултын одоо вагон цистерн байхгүй байгаа. Ягаад гэвэл агаарын хөлгийн түлш өөрөө маш одоо тийм найдвартай аюулгүй орчин шаарддаг маш их одоо дамжуулах вагон цистерн болон тэр одоо системүүдийн цэвэр орчныг шаарддаг ийм одоо нөхцөл шаарддаг байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар одоохондоо бол бэлэн байхгүй байгаа гэдгийг хэлье. За HS Oil компани бол Ажиудэр эрдэс соёлын яамны одоо 100% хувьцаатай Монголын төрийн одоо 100% компани байгаа гэдгийг хэлье.